За сайн байцгаана өрхөм сонсогчдоо. Зэхэдэн подкастын ээлжид нэгэн дугаар эхэлж байна. За өнөөдөр манай студид People in Need олон улсын байгууллагын төслийн менежер Инх Цацрал хүрэлцэн ирсэн байна. Бид бүхний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Бүр таатай байна. Та манай сонсогч нарт, манай ихэнх сонсогч нар ер нь бол залуучууд байгаа. Тэгээ манай сонсогч нартаа өөрийгөө товчхон танилцуулаач. Аль салбарын одоо эксперт хүн одоо манай студид хүрэлцэн ирээд өөрийн туршлагаа хуваалцах гэж байна вэ? За миний би Инх Цацрал. Тэгээд би бол өөрөө ер нь эдийн засагч мэрэгчлээ хүн байгаа мó. Тэгээд олон жил яхаа төрийн албанд ажиллаж агаад тэгээд төсөл хөтөлбөрүүд дээр гадаадын санхүүжилтөд төсөл хөтөлбөрүүдийг бол их хвчлэн хариуцж ажиллаж байсан. За тэгээд сүүлийн үед болохоор би People in Need олон улсын төрийн бас байгууллагад ороод бас нэг 4 жил болж байна. Энэ эдийн засгийн ногоон шилжилтгээд төслийн менежерээр ажилладаг. За төслийнхаа өрөөнд бол ер нь ногоон эдийн засгийн шилжилт, тойрог эдийн засаг тэгээ нөгөө одоо эко тэмдэгжүүлэлтийн ер нь бол доктортой эдийн засгийн өсөлт гэдэг энэ салбарт бол одоо хөл тавин явж байна. Тэгээд энэ салбартаа бол маш сонирхолтой байгаа. Тэгээд олон зүйлүүдийг бол хийгээд сурч мэргэшээд ингэ явж байна. Та яг одоо байр түрээслэгээр хайж байгаа бол надад тань тавих нэг гой санал байна. Бидэнтэй хамтран ажилладаг мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани BGM Asset Management түрээсийн орон сууцны стандартыг шинэ төвшөнд гаргаж байна. Аавал дүргийн ийм артыг та бүхэн мэдэн дээ. Тэгвэл яг баруун талд нь байрлах бизнес зэрэглэлийн Alpha Zone хотгонд 2-4 өрөөний сонголттой цоо шинэ байрнууд түрээслүүлж байна. Хамгийн гоё нь халбар сэрэнээс эхлээд тогоо шанаг гээд авахын бүх хэрэгсэл бэлэн, бүрэн тавилгатай. Та зүгээр л чемоданаа аваад ирэхэд нүүж ороход бэлэн гэсэн. Амьдрах орчиндөө бодит өөрчлөлт хийхийг хүсч байвал BGM Real Estate Facebook хуудасаар зочлон илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Таны дараагийн хаяг Alpha Zone. Байгууллагын талаар дэлгэрэнгүй асууя гэж бодож байна. People in Need гэхээр за зарим ихэнх хүмүүст одоо Монгол залуучуудад бол шинхэн байгаах. Тэгээ энэ олон улсын байгууллага маань хаанаас эхлэлтийн Монголд үйл ажиллагаа явуулаад хэдэн жил болж байна. Гол чиглэлийн үйл ажиллагаа нь юун дээр төвлөрсөн байдаг юм бол. Тийм манай People in Need бол олон улсын төрийн бас байгууллага. Чех улсад төвтэй. Ер нь Европтой бол нэлээд баг хамгийн том төрийн бас байгууллага гэж хэлэхэд бол баг хэлсдэггүй. Тэгээд People in Need маань бол 1992 онд бол анх Чехийн сэтгүүлч нар нийлж байгуулсан байгаа. Тэгээд энэ хүмүүс маань болохоор ерөнхийдөө нэг олон улсад энэ хүмүүсийн хүмүүнлэгийн эрх одоо хүний өөрийн одоо хүн байх эрх нь нэлээдгүй зөрчигдөж байгаа. Одоо энэ шилжилт хөдөлгөөнтэй холбоотой гэх юм уу яллан хойрох эсвэл дайн тачны үеийн ийм одоо хүний ингээд одоо үндсэн эрх зөрчигдөж байгаа ийм асуудлуудыг бол ингээд санаа зовноод гэх юм уу гаргаж ирээд энд бол ингээ хүмүүс туслахаар ирэлхийлээд одоо ирмэлзээд энэ сэтгүүлч нар бол анх яасан бэ гэхээр нэг юм тэмцэх маягаар юм одоо хүний эрхийн төлөө тэмцэх маягаар юм нийтлүүд тийм тэмцлийн хэлбэртэй одоо адвокаси гэх юм те тийм зүйлийг бол хийж эхлүүлж байсан сэтгүүлч нар. Тэгээд энэ маань бол одоо яванда манай байгууллагадад ер нь хүмүүнлэгийн юм тусламжийн байгууллага болж явсан байж байгаа. Монгол улсад бол 90-ад онд яг 100 тэгээ бас нэг үерийн үеэр бол анх тусламжийн хэлбэрээр ингээ орж ирж байсан. Ер нь бол People Need маань ингээ сэтгүүлчдийн одоо юм тэмцлийн хэлбэртэй хүний эрхийн төлөө тэмцдэг юм байж хагаад анх бас энэ Армени улсад нийлээдгүй том юм газар хөдлөлтийн үеэр хамгийн анх юм санхүүжилт босгож юм тусламж хөрвүүлжсэн ийм түүхтэй. Монгол улсад бол тэгээ одоо яг 2009 оноос бол офисоо байгуулсан. Тэгээд бол яг Монгол улсын хувьд бол яг юм хөгжлийн асуудлаар тэгээ улс оронд одоо тулгамдж байгаа юм одоо нөгөө урт хугацааны томоохон асуудлууд дээр л ингээд одоо ер нь тодорхой шийдэл гэх юм уу эсвэл энэ хүмүүстэй энэ хамтарч ажиллахаар ийм хэлбэрээр бол ингээд үйл ажиллагаа явуулдаг. 3 үндсэн чиглэлтэй. Эхнийх нь болохоор мэдээж нэг одоо онцгой байдлын үед онц одоо гамшигын үед үзүүлэх хариу арга хэмжээ гэсэн ийм чиглэлтэй. Хоёр дахь чиглэл нь болохоор уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх ийм чиглэл байна. Гурав дахь нь болохоор яг иргэний нийгэм хүртээмжтэй засаглал гэдэг ийм 3 үндсэн чиглэлээр бол үйл ажиллагаа явуулж байгаа. За манай эдийн засгийн ногоон шилжилт төслийн хувьд бол энэ хоёр дахь үндсэн чиглэл уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд бол хамрагч байгаа. Энэ чиглэлээр бол хэрэгжүүлж байгаа хамгийн том одоо санаачлагууд төсөл хөтөлбөрүүдийн нэг нь гэж хэлж болно. 2022 оноос хойш бол ингээд 4 жилийн хугацаатай хэрэгжээд энэ оны 6 сард бас ингээд нэлээдгүй их одоо зөвлөлттэй ингээд суралцаж мэдээд ямар ч байсан төслийн хүрээнд бол юм
ололт амжилт бол гарч тий. байна Ололт амжилт гэх юм уу сурж мэдсэн зүйл хөрөмтлөөс нь туршлага бол нилээдгүй бол тий. байгаа. Яалч одоо 4 жил аливаа төсөл гэдэг чинь нэг эхлэлтэй. Тэгээ дуусах зэгтээ аливаа нэг ямар нэг үр дүн чиглэсэн байдаг шүү дээ. Тэгэхээр таны энэ 4 жилийн хэрэгжүүлсэн төслийн талаар бол маш дэлгэрэнгүй асууна. Одоо монголчин бас л төслийн менежер гэдэг албан тушаалт бол хамгийн чухал хэрнээ төдийлөн бас энэ хүмүүсийн туршлага ажиллаж байгаа төслийнх нь онцлогийн талаар бол нэг яриулаад байдаггүй шүү дээ. Тэгэхээр бидний яриа өнөөдөр бол тэр үр дүн лүү илүү чиглэх болов гэж бодож байна. Тэр хэсэг рүүгээ орохоос өмнө таны байгууллагын танилцуулгат дээр та хэлж штэ хүмүүнлэгийн тусламжийн байгууллага гэдэг. Тэгээд бас ч олон жилийн түүхтэй байгууллага юм байна. Ер нь аливаа улс орн нөгөө хүмүүнлэгийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг одоо төрийн бас байгууллагууд бол олон улсын төрийн бас байгууллагууд бол цөөнгүй байдаг. Тэгээд эн чинь масар буянтай байгууллагууд те ер нь бол нэг үгэлгээд тэгээд төдийлөн дурддагдаад байдаггүй те тухайн улс орны хөгжиж байгаа ядуу буурай орнуудын том тулгымцсан асуудлуудыг шийддэг. Тэгэхээр энэ олон улсын байгууллагуудад ямар орнуудад очиж ер нь өөрийнхөө тусламжийн гараа ер нь сунгадаг цаад одоо зорилго нь бас юу байгаад гэдгийг хаанаас санхүүжилттэй байдаг те. Тэгэхээр энэ одоо Монголд одоо 2009 оноос хойш офшор нэгээд үйл ажиллагаа нээх болсон бас алс хэтийн зорилго нь юу байсан учраас бас Монголыг зорж энд үе таалгаа нээгээд бас 2009 оноос хойш өдийг хүртэл 16 жил Монголын одоо нийгмийн сайн сайхны төлөө, нийгмийн доктортой хөгжлийн төлөө бас олон зүйлийг хийсэн баг л та. Тийм дөрөнд орсон манай байгууллага нь бол одоогоор нэг 50-ад улс оронд үйл ажиллагаа явуулдаг. Хөвчлэн дандаа зүүн өмнөд Аз, Африк тэгээд бас нэг Европын зарим орнуудад бол үйл ажиллагаа явуулдаг. За хамгийн том одоо хүмүүнлэгийн хэлбэрийн үйл ажиллагаа гэх юм бол Сир улсад байгаа. Тэнд бол мэдээж нэглээдгүй бас нөхцөл байдал хүнд байгаа, аюултай байдал байгаа. Тэгэхээр манай байгууллага нь бол ер нь үйл ажиллагааны дотроо ингээд хоёр чиглэл болоод салаавчтай. Хүмүүнлэгийн гэдэг нь бол одоо яг цэвэрийн нөгөө нэг одоо дайнд чинь те. Манай байгууллагын бас нэлээдгүй үйл ажиллагаа нь бол бас нөгөө нэг сүүлийн үед Украин руу чиглэсэн байгаа. Тэнд болж байгаа нөхцөл байдал тэгээд энэ дээр бол яг ингээд одоо энэ хүмүүнлэгийн чиглэл нь бол ингээд яг энэ одоо хамгийн emergency ингээд нөгөө нэг аюултай хүнд орчинд Мянмар гэдэг энд бол одоо яг цэвэр ингээд нөгөө нэг тусламжийн тийм үйл ажиллагаанууд бол явуулж байгаа. Яг бусад тэгээд яг нүуний хүний бас хэрэгцээ ингээд дуусахгүй нэрэндээ people in need хэрч people in need бол ингээд одоо хаасайг л байгаа шүү дээ. Тэгээд энд бол одоо бид нар энэ хүмүүстэй хамтарч ажиллана гэдгээр л манай байгууллага бол яваад байгаа. Тэгээд Монгол улсын хувьд бол ягаад үе таалгаа нээж орж ирсэн бэ гэхээр анх энд бол ингээд мишн нэрээд яг би түрүүн хэлсэн нүуний зуд тэ ингээд гачиг энэ үерийн үеэр бол ингээд яг тусламжийн хэлбэрээр орж ирсэн. За тэгээд нэг хэсэг хугацаа өнгөрсний дараа бол яг 9 онд бол офис байгууллагатай бол хөдөө орон нутгуудаар бас нэг юм нөө явуулын имлэг гэж ийм төслөөр бол анх орж ирж байсан юм байлээ. Тэгээд энэ яг манай улсын хувьд бол мэдээж ингээд нэг одоо хөгжлийн тулгымцсан асуудлууд байна. Энэ дундаа тэгээ ягаад түрүүний 3 чиглэлийг бол дурдсан бэ гэхээр мэдээж энэ нэг орчин агаарын бохирдол энэ бол одоо манай улсад бол тулгамж байгаа томхон асуудал ч тийм. Тэгээд энэ дээр л одоо өөрсдийнхөө хийж чадах ямар хувь нэмэр байна. Тэрийг л эрэлхийлж орж ирсэн баг. Яг санхүүжилтийн хувьд бол бид нар өөрсдөө бас нэг донор байгууллагуудаас санхүүждэг. Тэгээ одоо жишээлбэл манай төсөл бол эдийн засгийн ногоон шилжилт төсөл бол Европын холбооны Switch Asia хөтөлбөрийн санхүүжилттэй ийм хөтөлбөр байж байгаа. Эдийн засгийн ногоон шилжилт гэхээр сүүлийн хэдэн жил бол нөгөө ногоон эдийн засаг те доктортой хөгжил ESG гэдэг одоо хүн болгонд нэлээд халуухан сэдв болж байна л та. Тийм учраас одоо таны нөгөө эдийн засгийн ногоон шилжилт гэдэг төсөл рүү орч одоо 4 жилийн настай энэ жил одоо ингээд төслийнхөө одоо close out буюу дуусах шатан дээр ирээгээд одоо бүх үр дүн гэж амсаж байгаа баг. Ер нь энэ төслийг анх нийгмийн Монгол улсад нийгмийн ямар асуудлыг шийдэх гэж энэ төслийг санаачилсан бэ гэдэг асуултаар яриагаа өргөжлөлээ. За баярлалаа. Гоё асуулт байна. Яг тийм таны сая хэлсэнчлэн ингээд одоо энэ ногоон эдийн засаг, ногоон санхүүжилттэй ингээд ESG гэд бол ерөн сүүлийн үед бол үнэхээр халуухан сэдв болж байгаа. Гэхдээ бид нар яг анхын төслийг бол ингээд санаачилж эхэлж авах үед бол энэ ерөөсөө хүмүүсийн бас тэгж мэддэг сэдв байгаагүй. Тоодогч сэдв байгаагүй бах гэж бодож байна. Яг анх бол бид нар энэ төслийг санаачлаад ажлын гараагаа эхлүүлж авах үед бол үнэхээр манай энэ хийж байгаа ажил бол маш шинэ концепт байсан. Энийг бол гэхдээ яг нэг Европын
сайн туршлаган дээр үндэслээд ингээд оруулж ирж байгаа юм төслөөр юм санаачлаг болгож оруулж ирсэн. Тэгээ манай төсөл нь бол өөрөө яг Монголын нүг хүнс ус ундааны жижиг бичил жижиг дунд бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх тэднийг үйл ажиллагаагаа ногооруулахад дэмжлэг үзүүлдэг ийм өөрөө төсөл байгаа. Тэгээд яагаад жидүүэ гэхэлэр мэдээж үйлдвэрлэгч нар маань бол Монгол улсын эдийн засгийн тодорхой хувийг бол эзэлдэг. Гэсэн хэдий ч тэдгээр маань бол энэ өөрсдийнхөө чадварыг бэхжүүлээд бизнесээ ногоон бизнес энэ моделийг бол энэ загварыг боловсруулах тэр чадах ингээд эсвэл мэдээлэлд ингээд нэвтрэх тэр мэдээлэл нь ингээд төдийлөн олддгоо ч юм уу эсвэл тийм networking ч юм уу хэрэглээ түүл энэ төр бол ингээд маш бодмог. Тэгээд дээрэс нь ялангуяа энэ ногоон үйлдвэрлэл доктортой үйлдвэрлэл гэж яриад байгаа тийм энэ үйл ажиллагаа явуулахдаа байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах энийг л хэлээд байгаа байхгүй. Тэгээ энэ асуудлаар бол бүр юу гэх юм бэ те access тэр мэдлэг мэдээллийн хүртээмжтэй байдал бол маш сул байсан. Тэгэхээр яг энэ асуудлыг бол олж хараад манайхын төслийг бол эхлүүлье гэд ингээд санаачлаад явсан. Төслийн хүрээнд бол яг зах зээлийн энэ нөгөөнийг зах зээлийн зарчимд суурилсан ийм ногоон сертификат ногоон тэмдэг бонзын ESG тэмдэг гэж зүйлийг бол ингээд олгоод байгаа. Гэтэ энийгээ болохоор ингээд зүгээр болохгүй мэдээж энэ тодорхой систем тогтолцооны дагуу болохоор байгаа. Тэгэхээр яг ойлгомжтой болохгүй эхнээс нь яриад. Манай төсөл нь өөрөө юм бичил жижиг дунд үйлдвэрлэгч нар тэр дундаа Монгол улсын хүнс ус ундааны салбарын бичил үйлдвэрлэгч нарыг үйл ажиллагаа төрөний хэлснээр ногооруулаад байгалийн нөөц ус эрчим хүчээ хэмнэх ч юм уу хог хаягдлаа ингээ ялгаж салгаж менежментээ сайжруулах энэ тал дээр гэсэн энэ үйлдвэрлэлээ илүү юм доктортой ногоон болгоход нэмжлэг үзүүлэх гээд нэг талдаа бол бид нэр ингээд жидүү нартай бизнес эрхлэгчтэй маш ойр ажилладаг. 2000-аад жидүү нарыг бол сургацсан байж байгаа. Чадах бэхжүүлэхийн хөтөлбөрүүдтэй бол хамралцсан байж байгаа гэсэн. Тэгээд нөгөө талдаа болохоор яг энэ ногоон ингээд сургалт өгсөн хүнд бол сургалтанд суусан хүнд бол ингээд гэрчлэгээ олгоод байхгүй ойлгомжтой. Зүгээр энийг бол тодорхой шаардлага стандартын дагуу бол олгоно гэсэн үг. Тэгэхээр тэр нэг шаардлагуудыг бол бас боловсруулах шаардлагатай болж эхэлж байгаа. Тэгээд тэр нь яхан манай төслийн хүрээнд бол бид нар энэ байгаль орчин нийгэм засаглал гэдэг бонд буюу ESG нэг environmental social governance гэсэн юм утгатай ийм бас олон улсын стандартыг яг Монгол улсын энэ хүнс ус ундааны салбарт зориулаад тэлэрт болгоод ингээд энэ шаардлагыг бол ингээд бий болгоцсон байж байгаа. Тэгэнгүүт энэ стандартыг ингээд хин хүлээн зөвшөөрөх юм. Жидүүнэр үнэхээр нэвтрүүлээд байгаа мó тийг хин очиж баталгаажуулах юм гэсэн ийм асуудлууд бол гараад ирж байгаа. Би жоохон тэнэг асуулт асууж магадгүй ногоон үйлдвэрлэл гэдэг чинь шүү дээ. Ер нь яагаад заавал тэгвэл энэ жижиг дунд үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсийг энэ бизнесмэнүүдийг ногоон үйлдвэрлэл рүү орох ёстой гэдэг тийм орохгүй бол бүх юмнаас хоцрох гэдэг байна гэдэг шалтгаан нь юунаас ирнэ гарч ирээ. Яагаад бид нар ногоон болох ёстой гэдэг жоохон тэнэг асуулт асууя л да. Тийм ер нь бол яг энэ ESG гэж яриад байгаа энэ зүйл маань бол ер нь зах зээлийн хийл гэж бас ингээл амар сүртэй тийм хэллэгүүд бол хүмүүс ашиглаад байгаа. Өнөөдөр бол Монгол улсад бол ингээд үйл ажиллагаа явуулаад дотоодын зах зээлтэй бол хэр өрсөлдөх чадварт энэ доктортой байдал нь үнэхээр тийм бас юм том нөлөөлөх үзүүлэл мөн үү. Гэхдээ ямар ч байсан олон улстай бол энэ үнэхээр бас яг энэ бизнесийн юм нэг шаардлага болж хувираад байгаа байхгүй. Ингээд ногоон санхүүжилт ингээд зээл авъя гэхлээр таны доктортой байдлын байгаль орчинд үзүүлж байгаа нөлөө эсвэл нийгэм ингээд үзүүлж байгаа энэ нөлөө эсвэл ингээд танай энэ байгууллагын чинь удирдлага энэ governance гэж яриад байгаа энэ хэр байгаа юм бэ сул юм уу эсвэл ингээд хүний эрхийг зөрчиж байгаа юм уу дотроо иймэрхүү асуудлууд бол ингээд үнэхээр тавигдаж эхэлдэг басан зээл дамрагдах эсвэл ингээд очоод нэг юм наазах нь болохоор энэ нүуний борлуулалтын том сүлжээ дэлгүүрүүдэд ингээд
бүтээгдэхүүнээ борлуулъя гэхэд бол бас яг энэ шаардлагыг бас одоо ингээд тавьж эхэлдэг болоод байгаа. Тийм учраас ер нь яванда бас яг ингээд энэ шаардлагуудыг бол хангахгүй бол өөрийн тань бизнес бас ер нь ингээд тэг бас зээл авч чадахгүй эсвэл юмаа нийлүүлж чадахгүй ийм байдалд ороод Зэлийн өрсөлдөөнөөс ер нь хасагдахны Тийм. шалгуур улчин шүү гэж байгаа юм шүү дээ. шахагдаж гарах магадлалтай болоод байгаа байхгүй. Тийм. Тийм. Тэгээд би бас нүуник түрүүн ярьж байсан энэ нүуник гэрчлэгээгээ олгох одоо ингээд зүгээр стандартыг ингээд очиод нэвтрүүлсэн гэдгийг нь бас ингээд давхар нүуник шалгах шаардлагатай гэдээ ярьжсэн. Тэгэхээр энэ дээр бол бид нар яг нүуник очиод ингээд аудит хийх, хөндлөнгийн баталгаажуулалт хийх. Үнэхээр тэр одоо бизнес энэ манай энэ боловсруулсан стандартыг нэвтрүүлж өгөө юу гэдгийг ингээд баталгаажуулах тийм одоо хөндлөгийн баталгаажуулалт хийх нэг 90 орчим бас аудиторуудыг сургаад тэгээд эдгээрээ болохоор бас яг энэ баталгаажуулалтын процессыг захимжуулаад өгсөн байж байгаа байхгүй. Яг ингээд бизнес эрхлэгч өөрөө онлайн өөрийнхөө одоо юг профайлыг нээгээд нэг бизнесийнхээ одоо нэг улсын бүртгэл юмнуудаа оруулаад тэгээд өөрийнхөө одоо энэ юг үнэлнэ гэсэн үг. Хэр доктортай байгаа гэдгээ тэгээд энэ хэрвээ болж байна те окей би ингээд дэчгүн байна гэх юм бол энэ хоёр дахь энэ хөндлөгийн баталгаажуулалтыг хүсэх юм боломжтой ийм платформыг бол одоо бас хөгжүүлээд өнгөрсөн онд бид нар нээсэн байж байгаа. Тэгэхээр нээлттэй бол ингээд ороод явж болно. Зөв нөө ESG bonds assessment гэдэг үнэлгээгээд хайхлаар бол гараад ирж байгаа шүү дээ. Одоо тэгвэл нийт хоёулаа нэг жишээ аваад ингээд хүмүүст илүү ойлгомжтой байдлаар тайлбарлая л да. Одоо жишээ нь яг энэ 4 жилийн төслийн хүрээнд хэдэн одоо тэр ус ундааны Монгол компаниудыг жах шиг байна тий. Хэдэн компанитай та бүхэн маань гэрээ хийгээд эхнээсээ энэ таны шалгуур үзүүлэлтүүдийг хангаад ESG тэмдэглээ аваад ногоон сертификат гэдэг энэ хоёр нь хоорондоо тусдаа зүйл байгаа шүү дээ тий. Ногоон сертификат ESG гэдэг хоёр. Үгүй адилхан уу? Гэтэ яг нөө сертификат тэмдэг хоёр нь бас арай тусдаа. Тусдаа. За нэг хоёр юм ойлголч яригадах шиг. Тэгэхээр энэ хоёрыг одоо А гэдэг нэг та ундааны компани хэлдэг ч юм уу. За энэ компани анх ийм процессор яваад анхны нөхцөл байдал нь үйлдвэрлэлийн нөхцөл байдал нь ийм байсан. Тэгээд одоо сайжруулсан чинь танай төслийн хүрээнд сургалтаа аваад сайжруулад яг үйлдвэр дээр юуг нь сайжруулсан. Тэгээд ямар шаардлагуудыг хангацсан чинь ESG гэдэг тэмдэгэ та тэр нэг ундаа буюу бүтээгдэхүүн дээр шошиг болгоод ингээ наачих нь шүү дээ тий. За ногоон сертификатын бол яг ийм тохиолдолд авд юмаа гэдэг нэг жишээ аваад та яриад өгөөч. За тийм нэг нүг жоохон би бас энэ тэндээс нь яагаад байх шиг байна тий. Ер нь гэхдээ том сэдв шүү дээ. Шин сэдв учраас яалчгүй нэг жишээгээр хүмүүст ойлголт өгөхгүй бол тий. Тийм тэгэхээр ямар ч за бизнес эрхлэх за би бизнес эрхэлдэг одоо тийм үйл ажиллагаа явуулдаг юм хүн байлаа гэхэд бол ямар ч байсан эхлээд одоо ингээд манай байгууллагатай бол нүг сургалт хийсэн гэж ярьж байгаа шүү дээ тий. Яг бид нар бол нүгийн сургалтаа бол маш юм өргөн хүрээнд ингээд явуулаад олон хүнд ингээд хүрэх гэж ерөнхийдөө бол оролцсон. Төслийн хүрээнд бол Улаанбаатараас гадна Эрдэнэт Сэлэнг гээд аймагуудад бол ингээд үйл ажиллагаа явуулаад тэнд байгаа ингээд бизнесүүдтэй бол маш ойр ажиллаад явж байгаа хугацаанд бол бас бусад аймагуудаас бид нарт ингээд хандсан. Ингээд манай аймагт хурж ирээд ингээд явуулаад өгөөч гээд тэгээ бид нар бас тэр болгонд нь бол ингээд нээлттэй хүлээж аваад ингээд очиод аль болох хурж ажиллахыг ингээд зориод очсон байж байгаа. За эдгээр байгууллагуудад бол ингээд ерөнхийдөө энэ нөө байгаль орчны чиглэлийн хог хаягдлын менежмент гэдэг энэ олон одоо энэ сургалтаа явахаас гадна нүг ногоон бизнес хөгжүүлэлтийн энэ одоо сургалтаа өгөөд менторшип хөтөлбөр хамт явуулж байгаа байхгүй. Тэгээд яг өнгөрсөн онд бол бид нар нэг 22 байгууллага сонгож аваад нээлттэй сонгон шалгуулалтын журмаар тэгээд нүг юм юу тусгайлсан зөвлөх үйлчилгээнд хамруулсан байна. Тэгэхээр тэр зөвлөхүүд маань бас төслийн хүрээнд бол бас бэлтгэгдсэн. Тэгээд тэр хүмүүс маань бол яг байгууллага дээр очиод ингээд эхлээд одоо тэр одоо шинжилгээ гэх юм уу те ингээд нөхцөл байдалтай танилцаад за энэ дээр та бүхэн ингээд хэмнэлттэй үүсгэх боломжтой байна. Эрчим хүчээ ингээд хэмжүүл зүгээр юм байна. Гэх ийм одоо зөвлөгөөнүүдийг өгөөд нэг ёсондоо манай тэр ESG-ийн тэр стандартуудыг нэвтрүүлэхэд дэмжлэг болоод явж байгаа. За үүнийг нь дагаад одоо нөх хөндлөгийн баталгаажуулалт орж ирээд баталгаажуулсан үндсэн дээр бол одоо бид нар 22 байгууллагт энэ ногоон гэрчлэгээ болон ESG гэрчлэгээ болон ESG тэмдгийг олгоцсон байж байгаа. Тэгээ энэ нь болохоор хоёр тустай зүйл гэж байгаа. Яа тэгэхээр гэрчлэгээ нь болохоор бид нар яг нүг тухайн байгууллагын энэ одоо өөрийнх нь менежменттэй тэр өөрөө байгууллага нь өөрөө байгаль орчинд ээлтэй нийгэм засаглалын нийгэмд одоо
тийм хөнөөлгөө тий засаглал нь өөрөө хэр ингээд менежментийн хүрээнд нь бол ингээд нэг баталгаажуулалт хийгээд эндээ бол ингээд ногоон гэрчлэгээ сайхан олгоод нөгөөх нь болохоор энэ бүтээгдэхүүний бас одоо юм тусдаа үнэлгээ хийж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд байгууллага маань өөрөө ингээд яг ногоон тий ингээд менежментийн хувьд сайн гингүүтээ бүтээгдэхүүн болгон дээр нь бас ингээд өөрийнхөө тэр тэмдэгэ ингээд тавиад байх бас жоохон учир одоо тутмаг тийм учраас бас нөгөө яг бүтээгдэхүүний аудит гэж зүйлийг бол давхар хийсэн байж байгаа. Тэгэхээр энэ 22 байгууллагууд өөрсдөө ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тэрэн дээрээс сонгоод одоо энэ нөгөө нэг тэр бүтээгдэхүүнийхээ аудитыг бас давхар хийлгэсэн. Яг энэ нөгөө нэг аудитаар ингээд үнэлэгдээд гарсан тэр тодорхой бүтээгдэхүүнүүд дээр бол одоо аль биесээр хууль хэрэгцээ одоо ямар ч тийм хязгаарлалтгүй гэх юм үү те ингээд тэр тэмдгийг бол байршуулах юм боломжтой болсон маа. Тэгээ манай тэмдгийн хажууд нь одоо ESG тэмдэг гэдэг ингээд бүтээгдэхүүн дээр наацсан байж байгаа. Тэр хэвлэгдсэн байж байгаах нь яг хажууд нь бас юм QR код байгаа. Тэгээ тэр QR кодыг уншуулахаар яг ямар байгууллага хизээ энэ бүтээгдэхүүний энэ одоо баталгаажуулалтыг хийсэн. Тэгээд хэдийн хугацаанд одоо хүчинтэй гэдэг нь ингээд шууд гараад ирэх боломжтой байж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа нөгөө green washing гэж яриад байгаа тэрнээс бол ингээд сэргийлээд ийм одоо арга хэмжээнүүдийг бол авч байгаа. За жидүүнрийн хувьд бол яг бид нар анх бас энэ төслөө эхлүүлээд нэлээдгүй нөгөө чинь нөгөө шинэ концепт учраас бас нөгөө суур судалгаануудыг бол нэлээд хийсэн. Тэгээд төслийн хүрээнд бол ер нь 5 том судалгаа хийсэн байна. Тэгээд ямар ч байсан энэ мэдээлэлээр харахад бол анх ингээд нөхцөл байдалтай ингээд жидүүнэр ямар ч байсан ингээд нэлээдгүй олон хувь нь 80% ингээд байгаль орчны энэ асуудлуудыг ингээд бид нар мэддэг одоо ингээд мэдлэг ингээд энэ талаар ингээд мэдж байгаа ч гэсэн хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна гэсэн тийм үр дүн гарч ирсэн. Дээрэс нь ногоон санхүүжилтанд бол ингээд хамрагдаж чадахгүй байна. Ер нь 10% л ногоон санхүүжилтанд ногоон зээлд ингээд хамрагдсан байгаа даа. Тэгээд бас энэ юу одоо ингээд бас бусад юм үзүүлэлтүүд байна л да 48% нь ингээд эрчим хүчээ хэмнэдэггүй ч юм уу бохор усаа шууд хайчдаг гэсэн нэг тиймэрдүү бол үр дүнгууд бол анх гарч исэн. Тэгээ яг ийм нөхцөл байдалд бид нар энэ ажлынхаа гараа эхлүүлээд энэ байгууллагуудтай ажиллаад одоо ингээд үйл ажиллагааг сайжруулахад бол ингээд аль болох дэмжих гэж л энэ оролцсон байгаа хгүй. Тэгээд манай төслийн хүрээнд бол ингээд мэдээж хамтарч ажилласан маш гой түүхүүд бий. Одоо нэг жишээл гэхэд бид нар нөгөө энэ бүх одоо манай сая ярьсан энэ нөгөө нэг стандарт баталгаажуулын энэ тогтолцоо бүрдээгүй байхад хамгийн анх бид нар зүгээр 20 байгууллагт нөгөө нэг хүлэмжийн тооцоолыг хийж өгч байсан байхгүй юу? Одоо нөгөө нэг карбон нөгөө нэг CO2 гэдэг ингээд яриад байгаа. Энийг болохоор яг юм үйлдвэр дээр хийсэн бас нөгөө нэг туршлага бага байсан бид нар. Тэгээ яг мэргэжлийн хүмүүсийн оруулж ирээд яг нөгөө нэг өөрсдийн аргачлалаар гаргаж ирээд ингээд энэ 20 байгууллагын хүлэмжийн тооцоолыг хийгээд тэгээ энэс одоо шууд ихсүүлээд ингээд өөрсдийнхөө репортыг харж байгаа те бид нар хаана ингэж хүлэмжийг хамгийн их ялгаруулад энэ байгаль орчноо хордуулад байгаа гэдэг энэ репортоос хараад одоо нэг байгууллага байхгүй нөгөө нэг өөрсдийнхөө тээвэрлэлттэй бид нар хамгийн их нөгөө нэг юу хүлэмжийн ялгаруулад байна. Гингүүтээ ингээд шууд нөгөө тээвэрлэлтийнхаа энэ логистикийг өөрчлөөд тээвэрлэлтийнхаа ингээд эхлээд маршрутаа өөрчлөөд дараа нь болохоор нүг тээвэрлэлт хийдэг өдрүүдэд юм уу те ингээд цөөлөөд ингээд шууд одоо энэ дээр арга хэмжээ аваад ажилласан байгаа юм байгууллагууд байгаа байхгүй. Тэгээд одоо анхнаас ингээд яг анх ингээд шууд энэ дээр зөвхөн одоо заавал сургалт биш зөвлөх үйлчилгээнд биш зөвхөн энэ одоо нэг хүлэмжийн тооцоолол ингээд хийлгээд энэ дээрээс шууд ингээд одоо бид нар энэ дээр нь ажиллаж сайжруулах юм байна гингүүтээ шууд ингээд арга хэмжээ аваад үйл ажиллагаагаа тэрнээс хойш бол ингээд тасралтгүй ногоорж ирсэн бас байгууллага байна. Тэгээд одоо энэ яг энэс ингээд эхлэнгүүтээ тэгээд цаашлаад болохоор одоо ингээд одоо нөө түрүүн ярьжсэн тэр нэг бохор усаа шууд хайчдаг гэдгээ болохоор буцааж цэвэршүүлээд ингээд одоо цэвэрлэгээндээ хэрэглэх ч юм уу эсвэл нэг бүх сав баглаа бодлоо яцсан байхгүй ингээд одоо дандаа нэг юм дахин боловсруулсан энэ юугаар төлөө пластик хонтраар ингээд одоо бус ингээд нуу гаднах ингээд бүтээгдэхүүнийхээ гаднах энэ бодог сав баглаа бодлоо ингээд тийм болгоцсон шил одоо үйлдвэрлэлийн хог хаягдлыг бол ингээд дандаа бүгдийг ингээд нүуний давхар авдаг байгууллагуудыг нь олоод өгдөг болсон гэдэг ийм бодит жишээ бас байгаа. Энэ бол нэг л бас түүхэлтэй тэгээд зөндөө яриул бас тийм. Гой түүхэд байл та гой хуваалцарай. Ер нь 4 жилийн хугацаанд за яагаад
бичил одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс ногоон болох гээд байгаа вэ гэдэг та шалтгаанаа баг сайхан хэлчлээ л дээ. Ер нь бол ихэвчлэн санхүүжилт шүү дээ. Альва бизнес явуулах гэж хахад өөрийн хөрөнгөө санхүүжих уу, зээлээр санхүүжих уу, хөрөнгө оруулалт татах уу гэдэг гурван нөхцөл байдаг. Тэр дунд бол ногоон санхүүжилт бол хамгийн зээлийн хүү багтай. Тэгээ хурдан шуурхай шийдвэрлэгддэг. Тэгэхээр бизнес өөрөө томрох гэдэг чинь дараагийн том зорилго. Тэгэхээр тэрэнд нь хамгийн том дөхөн болохт нь бол галц үүдийн бол танай байгууллагын энэ төсөл бол нэгдүгээр шийдэж гин гэж харж байна. Тийм учраас бизнесийн байгууллагууд танайхтай хамтарч ажиллах хүсэл эрмэлзэл бол ариун их байгаа бах. Дээрээс нь нөгөө ногоон гэдэг чигээр зарим хүмүүс чинь нөгөө юутай андуураад байдаг. Нөгөө эргоник хүнс гэл тий. Тухайн нэг үйлдвэрлэж байгаа хүнс чинь байгалийн ямар нэгэн химийн найрлага гороогүй гэдэгтээ бас ногоон гэдэг үгийг андуурдаг тохиолдол байдаг шүү тий. Тийм учраас ногоон гэдэг нь илүү нөгөө тухайн үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүс чинь эргээд бид нар чинь нийгмийн л амтан тий. Тэгэхээр байгаль экологи талдаа тэр үйлдвэрээс гарч байгаа бохир ус нь шууд туулгал руугаа аваачаад цутгачдаг биш тий. Тэгэхээр өөрсдөө дахин боловсруулад арай нэг саарл усны төвшин аваачаад туул руугаа цутгагдаг ч юм уу. Эрчим хүчийг чсэндээ бид нар өнөөдөр дандаа эрчим хүчний дутагдaltaй байна гэж ярьдаг. Гэтэл хэмнэх боломж нь юу байгаад ингэ. Тэр нөгөө байгаль экологи талаасаа бас тухайн байгууллага ийм үр дүнтэй шинжилгүүдийг хийнэ гэдэг чинь нэр хүнд тий. Байгууллагын нэр хүнд гэдэг чинь бас тухайн зах зээл дээр өрсөлдөхэд хэрэглэгчийг татахад дараагийн нэг том байр суурь нь болчиход байгаа шүү тий. Тэгэхээр энэ дээр л авшруулж асуух гэдэг нь за компаниуд бол ойлгочлоо тий. Энэ бол үнэхээр чухал юм байна. Энэ хүмүүсээ хэрэгжүүлж байгаа төсөлд бид нар ингээ сургалтын аваад ингээ явчихсан гэдэг. За гэдэг одоо би өөрөө нэг компанитай бий гэж бодъё л тий. Ундааг үйлдвэрлэдэг. Тэгэхээр танайхтай холбогдоод хүсэлтээ өгөөд ингээд явхад манай компаниас ер нь зардал гардаг юм уу? Одоо нэгсэндээ та хэдийн 4 жилийн хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд танай байгууллага маань өөрсдөө төслийнхөө санхүүжилтийг босгоцсон. Тэрнийхээ хүрээнд биднэрт ер нь зөвлөх үйлчлэгээ үзүүлээд ингээ зөвлөө өвчиж гэнэ гэсэн үг үү? Тий. Тийм би энэ дээр бас нүг яасан. Манай байгууллага бас нүг дангаараа ингээд ажиллаад байгаа биш энэ мэдээж нүг манайхаас хамтрагч байгууллагууд байгаа. Манай энэ төслийг болохоор би түрүү эхнээсээ ярьж байхдаас нэг юм бэлдсэн юугаа жоохон орхигдуулаад шууд асуултанд хариулаа явчих. Манай төслийг болохоор бид нэг people in need олонсын төрийн бас байгууллага ингээд лид хийж явж байгаа. Хамтрагч 3 байгууллага байгаа. Хамтран хэрэгжүүлэгч 3 байгууллага. Монголын доктортой санхүүжилтийн холбоо, хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага, тэгээд Caritas Czech Republic бас ийм олон улсын төрийн бас байгууллага. Тэгээд манайх бол ингээд ер нь сая бас нүг таасуулаа. Би ингээ компани байгаа та бүхэнтэй холбогдоод ингээ явхад бол үнгүй байх юм уу гэдэг. Яг хөө төслийн хүрээнд бол бид нар эхний энэ 22 байгууллагатай бол яг ингээ пайлот хэлбэрээр ингээд бүх үйлчлэгээ бол одоо үн төлбөргөө үзүүлээд ингээ явж байгаа. Юу ихлээр ингээ сургалт зөвлөгөө бол ургалж нээлттэй. Дээрээс нь нэг зөвлөх үйлчлэгээнд түрүүнээс нэг сонгон шалгаруулах хэлбэрээр авсан учраас яг энэ зөвлөх үйлчлэгээгээ бол бид нар манай хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага маань бол яг энэ ажлыг хариуцаад ингэ зөвлөх үйлчлэгээ үзүүлээд явж байгаа. За баталгаажуулалтын ажлыг нь бол ингэ манай тэр партнер байгууллага тос холбоо маань бол ингэ хариуцаад хэрэгжүүлсэн. Тэгэхээр яг энэ төслийн хүрээнд бол бид нар ингэ олгосон энэ бүх процесс бол ингэ одоо төслийн санхүүжилтээр бол ингэ хэрэгжээд явсан гэсэн үг. Юуны цаашлаад мэдээж манай төсөл маань бол өөрөө ингэ дуусж байгаа. Тэгэхээр төслийнхаа ингээд одоо төсөл дуусангууд ингээд үйл ажиллагаагаа одоо зогсчдаг нэг тийм туршлага байдаг шүү дээ. Ер нь Монгол тэгээд тэрнээс бас бид нэр сэргийлээд энэ одоо байгуулсан энэ одоо тогтолцоогоо авч үлдэхин хүрээнд бол манай партнер байгууллага маань тос холбоон дээр яг энэ баталгаажуулалтын процесс нь бол ингээд үргэлжлээд явнаа. Тэгээд бас нэг түрүүний хэлсэн онлайн платформ гэж байгаа шүү дээ. Захин платформ маань бол бас ингээд үлдэнэ. Тэгээд энэ платформыг бол манай яг нэг баталгаажуулалтыг хийдэг тос холбоо бол ингээд цааш нь хариуцаад явна. Тэгэхээр энэ платформоор дамжуулаад ингээд хүсэлтэй бол боломжтой хэвээрээ гэхдээ зах зээлийнхаа юунд бол шилжих бол одоо мэдээж шилжин. Тэгэхээр бол одоо энэ нь болохоор ингээд эргээд үн төлбөртэй үйлчлэгээ гэсэн үг. Гэхдээ энэ шилжилт нь бол ингээд одоо огцом хийх юм уугүй гэдгийг бол ингээд мэдээж бол эхний ээлжинд бол ямар шүү байх нь бол бас бид нар харах нь тодорхойлоогүй байна. Мэдээж бол одоо ингээд нэг өдөр ингээ өнгөөжсэн гинт айгүй өндөр үнэтэй болоод ирэхэр чи бас хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ донд нь одоо ямар шийдэл байх уу гэдэг энэ тал дээр бас ингээ бас юм бодолцох тийм зүйлүүд бол шийдэх зүйлүүд бол байгаа. Гэхдээ ямар ч байсан бол манай энэ тогтолцоо маань бол өөрөө ингээ үргэлжилнэ. Жигдүүнэр бол ингээд
хүнс ус ундааны салбарын жидүүнөр бол ингээд хүсэлтээ гаргаад онлайн платформоор бол ингээд өөрсдөө үн төлбөргөө өөрийн хэлээд энэ нэг үнэлгээгээ хийгээд төлөмжийн хийгээд тооцоолоод ингээд явах бүх юм бол ингээд бэлэн байж байгаа. Тэгээд ингээд дараагийн шатны үнэлгээнд хамрагдахын хүсэлтэй болох бол бүрэн нээлттэй. Дээрээс нь энэ одоо манай тогтолцоог бол одоо манай тэр партнер байгууллага аваад явна гэжсэн. Тэгээд эдгээр маань бас яг энэ хүнс ус ундааны салбарын энд одоо хэрэгжүүлсэн туршлага гэх юм уу аваад ингээд өөр салбарт бас ингээд хэрэгжүүлээд явахаар ингээд зорж байгаа. Тэгэхээр ер нь бол цааш бол бусад салбаруудад бас яг ижлэхэн юм одоо тогтолцоо тэмдгүүд одоо гэрчлэгээнүүд бас гараад ирэхийг өсгөх. Энэ удаагийн дугаарыг та бүхэнд хамтран хүргэж байгаа Монголын жигүүр Хүннү Air компани. Хүннү Air компани Монголын агаарын тээврийн салбарын өнгө төрхийг дэлхийд дахин тодорхойлж зах зээлийн хамгийн хэм дуунаар зорчигч та бүхэнд шинэ стандарт, шинэ агаарын хөлгөөр үйлчилж эхлээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа байлээ. Дээрээс нь Бээжин, Хайнан, Дубай, Фукок, Осака, Ташкент гэх мэтлэн дэлхийн агаарын тээврийн томоохон хотуудыг Улаанбаатар хоттой холбож шууд нислэгийг үйлдэж байна. Монголын жигүүр Хүннү Air компани. Төсөл хөтөлбөр байдлаар тийм. Таад маань тэгээ ер нь суурийн тавиад өгчөж байгаа юм биш үү те. Тэгэхээр аливаа төсөл гэдэг чинь угаасаа л нөгөө эхлэх зэгтээ дуусах зэг байх хэвээр тэгжиж тэр тухайн хугацаанд санхүүжилт авч иж хэрэгждэг үр дүнгээ хэмждэг. Тэгээ нөгөө яалч үйл ажиллагаанд оруулаад орхичингууд тэр чин цаашаа доктортой байх хэвээр. Тэгвэл тэр чин бидний хувьд бас асар том сорилт өгдөг штэ. Үйл ажиллагааны шилжчихэнгүү доголддог, цааш нь авч явах хүн олдгоо болчдөг. Тэгэхээр цааш нь аваад хэрэгжүүлэх байгууллаганд та саяранда аль байгуулах гэсэн бэ? Доктортой санхүүжилттэй холбоо. Доктортой санхүүжилттэй холбоо гэдэг ямар ч хариуцлага эзэнтэй. Тий. Яг энэ одоо баталгаажуулалтын энэ процесстэй яг энэ бүх юмыг нь бол одоо хариуцаад явна гэсэн. Тэгээд яг таас нөө төрүүлсэн штэ ингээ би жидүү байгаад энэ бүхнийг ойлгоод байлаа гэх ингээд өөр одоо хэрэглэгч маань ойлгохгүй л яах ингэ нэг энэ асуудлыг бол гаргаж ирсэн байж байгаа. Тэгэхээр яг энэ асуудлыг бол бас бид нар төслийнхөө хүрээнд ингээ бас нэлээдгүй юм нэг санаачлаг гаргаж ажилласан. Одоо нэг талдаа ингээд би ингээ үйлдвэрлэгч байгаад үйл ажиллагаагаа үнэхээр энэ одоо шинжилээд энэ чинь бас ингээл тодорхой хэмжээний бас хөдөлмөр асар их хөдөлмөр штэ ингээд тэгээд шинжилэл хийн гэдэг чинь бас өөрөө зардалтай. Тэгээд ингээд энэ аудитын баталгаажуулалтын энэ олон процессыг даваад ирэхээр яг ингээд тэрийг ойлгох хүн байхгүй бол бас хэцүү тийм. Тэгээд яг бид нар болохоор бас энэ дээр нэг юм зах зээлийн төрлийн бас тийм урамшууллын бас явуулахаар бас одоо ингээд үйл ажиллагаануудаа хийгээ явж байгаа. Дээрээс нь нөгөө нийгэмд одоо таниулах энэ одоо тэмдэг гэрчилгээжүүл яахаар ингээд одоо эко тэмдэг бонус ESG гэж одоо юу вэ гэдгийг таниулах энэ ажлуудыг энэ аянгуудыг бол идэвхтэй өрнүүлээд явж байгаа. Тэгээд бас яг та хэлсэн нүг тэр органиктай андарах энэ магадлал байдаг гэдгсэн. Бид нар бас энэ нэг нийгмийн юм судалгаа хийж үзчихсэн. Яг юм зан дадлын худалдаа авалтын зан дадал гэдэг. Тэгээ энэ судалгааны дүнгээр болохоор яг харахгүй ингээ хүмүүс органик бүтээгдэхүүнтэй андуураад байгаа байхгүй. Тэр нь бол ингээ ер нь эко бүтээгдэхүүн гэж юу вэ? Эко тэмдэг гэж мэдхүү гэл тэгэхээр тийм нэг хүний биед тусдаа ирүүл. Тэгээ та энэ бүтээгдэхүүнийг ингээд сонгож авдггүй гэхэлэр бас нэг хайхтар төдийлөн авдггүй. Ер нь дэлгүүрт ороод яг ямар шалгуураар худалдаа авалтынхаа сонголтыг хийдэг вэ гэхэлэр мэдээж одоо үн тэ ингээд бусдаагаа харьцуулахад одоо гой сабаглаа бодол ч юм уу тэ иймэрдүү бас факторуудаар ингээд худалдаа авалтаа хийдэг байхгүй. Тэгээд бид нар бас энэ нэг органик гэдэг энэ ойлголтоос бас жоох ингээд салах гэж энэ нэг мэдээллийг өгөх гэж бас оролцсон. Органик маань бол бас Монголд нэг органик бүтээгдэхүүний тэмдэг гэж бас байдаг. Тэгээд тэр нь болохоор ингээд нэг тэр тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь бол ингээд хариуцаад явж байгаа бас тийм систем байдаг. Тэгээд тэр органик нь болохоор яг л одоо энэ хүний биед одоо хоргоо тэ гэсэн эсвэл тийм эрүүл одоо орц найрлах ч юм уу тийм тээвэрлэлт ургалт байдал нь органик ч юм уу тийм зүйлийг бол хэлээд байгаа. Манай яг энэ яригадаад байгаа эко тэмдэг ESG-ийн тэмдэг маань болохоор яг энэ үйлдвэрлэлийнхаа явц дундаа одоо яг энэ таны гарч ирж байгаа энэ бүтээгдэхүүн ингээд үйлдвэрлэгдэхтэй яг хэдийн одоо их одоо хорон хөнөөл үзүүлсэн байгаль орчиндөө гэдэг энэ асуудлыг л хэлж байгаа. Тэгэхээр яг ESG тэмдэгтэй бүтээгдэхүүн дэлгүүрт ороод ингээ харах юм бол ямар ч байсан энэ бүтээгдэхүүн нь бол ингээ үйлдвэрлэгдэж байгаа явцдаа бол байгаль орчинд үлдүүлсэн энэ хор хөнөөл энэ сөрөг нөлөө нь бол харьцангуй бага юм байна. Дээрээс нь энэ компани өөрөө засаглалын хувьд бол бас тэгж сайн компани юм байна. Нийгэмд айхтар тийм хор хөнөөл үзүүлэхгүй бас тийм
гэж ерөнхийдөө ойлгож болно. Тэгээ энийг бол бид нар бас ингээд ESG тэмдэгтэй бүтээгдэхүүнээ худалдаж авч тэгээд хамгийн түрүүнд бас ингээд нүуник бүтээгдэхүүн авахтаа ингээд лейблтэй шошгоо шалгаад ингээд энэ дадлыг би өөрөө бас ер нь энэ төслийг ингээд орж ажиллахаас өмнө бас нэг тэгж ахтар ингээд юмны тийм юм шошго шалгаад ингээд бэдгүй исэн юм бэлээ. Тэгээ яг анх ингээд энэ төсөлд орж ирээд энэ эко тэмдэг гэж зүйлийг мэдчихснээс хойш бүр ингээд айгүй их ууггүй явж шалгадаг болсон байхгүй. Тэгэхээр бас янз бүрийн л тийм ингээд байгалийн гаралтай цэвэр мэвэр гэл зөндөөл тийм өнүүд үг ашигладаг. Тэгтээ тэрийгээ бас ингээд нүуник ялгаж салах нь зөв. Тэгээ дээрэс нь яг албан ёсны энэ баталгаажуулалттай бүтээгдэхүүнээ ингээд таньж мэдээд сонгож авах нь их чухал байгаа. Тэгээ ер нь бас нөгөө хэрэглэгчдийн сонголт бас их хүчтэй шүү дээ. Хүн өөрөө ингээд хэрэглэгчид өөрсдөө энийг мэддэг болоод зах зээл дээр бас энэ бүтээгдэхүүнээ баталгаажсан бүтээгдэхүүнээ шаардах эрхтэй тэгж ёстой тэгж шаардаад эхэлж байгаа энэ үед бол бас ингээд одоо нөгөө нийлүүлэгчийг бас ингээд нөгөө тэдний ингээд шаардлагыг ингээд өндөрсгөж өсөж байгаа гэсэн үг л гоо одоо бидэнд ингээд илүү хариуцлагатай бүтээгдэхүүн авмаар байна гэсэн энэ ойлголтыг тийм яг бид нар нөгөө судалгааныхаа хүрээнд бас үзэхэд яг энэ нөлөөллийн ажилд энэ одоо асуудлыг ингээд хамгийн их ингээд care хийжтэй ингээд мэдэж авах боломжтой хүмүүс нь болохоор ер нь манай залуучууд юм блэ 18 наснаас 38 насны залуучууд тэр хүмүүс л бол ер нь одоо ингээд энэ байгаль орчны энэ эко бүтээгдэхүүнийг сонгож авах энэ асуудлаар бол ингээд үнэхээр манлайлж явах юм байна гэсэн тийм бол үр дүн харагдаж байгаа. Дээрэс нь нөгөө гэр бүлийн худалдаа авалтыг шийдвэрийг гаргадаг одоо ээжүүд эцэгтэй нар босоод тэдгээр хүмүүсийг бол тэр эцэгтэй нар ээжүүд бас яг ингээд энэ нөлөөллийн ханд бол бас бидний юм бас нэг тодорхой таргет байсан. Ялчвал одоо ер нь ESG гэдэг тэмдэгтээ бараа бүтээгдэхүүн EJ25 C20 орохоор ямар бүтээгдэхүүн байна одоо жишээ нь. Нөгөө яг бүтээгдэхүүнүүд бол одоо ихнээсээ гараад эхэлсэн байж байгаа. Тэгээд төслийн хүрээнд бол мэдээж нэлээдгүй том байгууллагуудтай ч ажилласан одоо Монгол улсад манлайлж авч байгаа манай сүү хавцаад компани байна. Жүрүүр Батбайгал гэдэг бид бүхний хайртай. Ингээ манай Монголын үйлдвэрлэл бүтээгдэхүүнүүд бол байгаа. Бас жижиг дунд үйлдвэрлэгч нар маань байгаа. Шинээр гарааны бизнесээ эхлээд явж байгаа хүмүүс бас байна. Тэгээд одоо болохоор бид нар бас нэг энэ дэлгүүрүүдгээ ярьсан. Дэлгүүрүүдтэй бас бид нар юм жижиг аянгуудыг бол зохион байгуулад байгаа. Тэгэхээр ингээд яг энэ бүтээгдэхүүнээ бусдаасаа ингээд ялгахын тулд юм тусгай өрөлт эсвэл юм тусгай юм тэмдэглэгээ юм уу те. Тэгээ энэ ингээд ESG-тэй бүтээгдэхүүн шүүгээд угаасаа тань заагаад өгнө. Тэгээд бас ингээд худалдан авалт хийхлээр бас ингээд заримдаа биелээ анзаарах юм бол та ингээд юм байгаль орчинд ээлтэй сонголт хийгээд ээлтэй худалдан авалт хийсэн биз дээ гэдэг ингээд гараад ирнэ. Тиймэрдүү бас урамшууллын нөлөөллийн аянууд давхарлахаар явж байгаа юм байна те. Бид нар чинь ингээл бүтээгдэхүүн харахад ISO гэдэг үгнүүд бол байдаг те зарим бүтээгдэхүүнүүд. Тэгээ яалч үүний баталгаажсан гэдэг чинь өөрөө тухайн худалдаа авалтыг бараа бүтээгдэхүүний худалдаа авалтыг хийхэд хэрэглэгч бид нар айгүй тийм ихтгэл үнэмшилтэйгээр худалдаж авах юм байна л да тий. Тэр чинь нөгөө хөндлөнгийн аудит ороод хэд хэдэн шат амжилтгаараа нөгөө тавигдсан шаардлагуудыг даваад шошгоо авж байгаа болохоор ихтгэл төгс за энэ бол найдвартай юм байна гэдэг. Заримдаа ч нэг шошгогүй бараа бүтээгдэхүүнийг зүгээр тэр чинь органик сахаргүй энэ төр гэж зүгээр өөрөөсөө текстээр бичсэн байдаг шүү дээ. За янз бүрийн тэр хүнсэн дээр аваад үзэхэд тэгэхээр баталгаажсан тэмдгийн бас ач холбогдлыг таны ярианаас нэлээд ойлголоо. Хоёрдугаар нэрэл 18-аас 30 насны гэдэг шиг сүүлийн үеийн залуучууд одоо альфа, Gen Z гэл ингээд дэлгүүр орохдоо хүртэл өөрсдөө тортоогоо бас ордог тийм залуучууд байдаг шүү дээ. Гэлгуурууд авахгүй би гээл өөрийн тортоо ордог. Нэг бол 2 3 юм авах гэжсэн ч тор хэрэггүй би зүгээр ингээд гартаа бариад гарчий гэдэг ч юм тий. Тэгээ залуучуудын хандлага нөлөөлөл шин цаг үеийн залуучууд бол шал өөр болж байгаа. Яалчгүй энэ байгаль орчинд ээлтэй, доктортой бүтээгдэхүүнүүдийг, доктортой хөгжлийг дэмжиж байгаа үйлдвэрлэлээс гарч ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдаа авахд бол энэ хэрэглэгчийн шаардлага ингээд дагаад өсчүүл өссөн өсөөгөө одоо таны хэлж байгаа 22 байгууллага гэдэг чинь энэ маань 200 болоо л те 2000 болоо том компаниуд хүртэл энэ том аянд гараад за бид нар чинь нэрэл энэ байгаль орчиндөө ээлтэй энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх нийгмийн хариуцлагын хүрээнд ингээд засаглалын хүрээнд үүнд анхаарах хэрэгтэй байна гэдэг хэлчихээр
бидний гар дээр ирж байгаа бүтээгдэхүүн хүртэл ингээд айгу чанартай шат амжилгаар ирсэн. Тийм болол эрхэл юм байна л да. Тэгэхээр ялч хэрэглэгч нар маань бас яг энэ аянд одоо манай сонсч байгаа залуучуудаас нь илүү нөлөөлөөсэй гэж бодож байна. Дараагийн асуулт нь одоо та ингээд 4 жилийн том төслөө одоо нэг хаах шатанд ирчлээ. Энэ хугацаанд одоо хамгийн том сорилттой хүнд те төсөл маань ер нь бүтлгүүтчих болов үрдэн гарахгүй болов болдог юм уу гэдэг ийм цэгүүд нь юу бай те бүтлгүүд энэ төсөл хэрэгжүүлнэ гэдэг чи хэцүү шүү дээ те заримдаа төсвөөсөө хэтэрнэ нэг бол анхны төлөвлөжсэн хугацаанаас хойшлно тэгээд тэр болгоны чинь тайлагна тэгээд тэр болгон чинь тайлагнах чинь одоо нэг шалтгаан байдаг те тэр шалтгаануудыг сонсё гэж бодож Тий. Тэгээд төсөл хэрэгжүүлэхэд бол угаасаа мэдээж маш олон тийм сорилтуудтай бол толгорчлаа. Тэгээд яат нь мэдээж одоо ингээд үр дүнгээ хараад ингээд энэ компаниудын гой түүхүүдийг яриад ингээд сохтвол бас айгүй бахархалтай байдаг. Мэдээж бол бас ингээд нөгөө нэг сорилтуудтай толгороод хүнд байх үед бол зөндөө байсан. Тэгээд хамгийн манай нэлээд том сорилт гэх юм бол мэдээж нөгөө нэг яг энэ асуудыг Монгол улсад ингээд шинээр нэвтрүүлэхэд одоо хүмүүсийн бас ингээд нөгөө нэг мэдгүй байдал юм уу эсвэл нөгөө нэг юм жоох юм одоо юу гэмэр чим энэ яг энэ тогтолцоог ингээд бүр ингээд олон талаас нь ингээд бүрдүүлж ингээд шинэ тогтолцоо боловсруулахад бол яг ингээд нөгөө нэг маш олон төрлийн нөгөө нэг юм бас оролцогч талууд бол олон байгаа. Нэг талдаа энэ чинь бас ингээд нөгөө нэг төрийн байгууллагууд байна, хувийн хвшлүүд тэгээд яг хамгийн гол нас нөгөө нэг баталгаажуулалтын байгууллагууд энэ төр гээд байгаа. Тэгвэл энэ бүх байгууллагуудыг одоо нэг ингээд үндсэн ойлголт нэг энэ одоо төвшөнд ингээд манай хийх гээд байгаа зүйл ийм юм ийм ач холбогдолтой юм ингээд тэгээ нэгэн зэрэг ингээд дэмжлэгийг аваад ингээд одоо тэ ингээд хамтдаа урагшаа яваад яг энэ одоо тогтолцоог хийх гэдэг энэ хүртлээ бол маш хэцүү байсан. Тэгээ бас ер нь бас ингээд олон төрлийн тийм хязгаарлалтуудтай бас өгөөсгөлтэй бол тулгарч ирсэн. Тэгээ заримдаа бол одоо ингээд хуулийн хүртэл одоо юм зарим тийм юм хязгаарлалтуудтай бол ингээд толгорч ирсэн байж байгаа. Тэгээд яг тэр үед бол ингээд одоо бас нэрэж бүтэхгүй юм болов гэж бодчихсон. Бас тийм үе бол нэг 2 жилийн өмнө л байна. Тэгээд яг тухайн үедээ бол бид нар тэгээд манай партнерууд ч гэсэн ингээд бүгдээрээ хамтдаа ингээд одоо стилдээ ингээд явдгаараа явъя гэл ингээд бүгдээрээ л ингээд зориод тооштой байсан. Тэгээд ямар ч гэсэн түүнийхээ үр дүн нь бол ингээд гараад бичнэ л гэж бодож байна. Төсөл болгоны ард харахад бидэд нэг юм lessons learned буюу энэ төслөөс юу сурах гэдэг нэг юм уулзалт хийдэг шүү дээ. Таны хувьд яг энэ 4 жилийн энэ гайхалтай ESG-тэй холбоотой тэгээд эдийн засгийн ногоон шилжилт гэдэг энэ төслөөс lessons learned буюу сурсан зүйлүүд нь юу байв? Төслийн менежер хүнийхээ хувьд тий. Тийм сурсан зүйл бол мэдээж маш олон байгаа. Яг төслийн хувьд бол манай энэ төсөл маань өөрөө нөгөө нэг манай people in need байгууллагын яг энэ нэг юу гэж ярьдаг market systems development гэдэг нэг зах зээлийн хөгжүүлэлтийн энэ яг нэг манайх өөрсдөө нэг юм approach таахгүй. Тэгээ яг л ийм төсөл байсан нэг зах зээлийг хөгжүүлээгээд тэгээ энэ одоо энэ төслийнхаа хүрээнд энэ одоо approach-тай хандлагынхаа хүрээнд бол анх санаачлагыг гаргаад за тэгээд манай төсөл чинь нэг юу гэж ярьдаг pilot гэдэг нэг туршилт гэдэг ч юм те тийм төсөл гэж явж байгаа. Яа тэгэхээр нэг шинэ концептыг, шинэ ойлголтыг ингээд нэвтрүүлж байгаа тийм. Тэгэхээр болохоор энэ нь болохоор өөрөө юм туршилтын хэлбэртэй. Тэгээ энэс яг юу олж хараад байна вэ гэдээ одоо энэ өнөөдрийн одоо иргэн харахад гэх юм уу те ямар ч байсан зах зээлийн боломж одоо ногоон санхүүжилт нь тэгээд дэмжлэг ингээд тэгээ баталгаажуулалт одоо ингээд энэ бүх ингээд систем нэгэн зэрэг ингээд бүрдэх юм бол байгууллагууд бол ингээд бизнесүүд маань бол ногоон шилжилт хийх бүрэн боломжтой юм байна гэсэн ийм зүйлийг л одоо олж мэдээд байна. Тэгэхээр ямар ч үсэн энийг бид ингээд харуулж чадлаа. Тэгээд одоо цаашдаа бол одоо мэдээж өргөжүүлэх таны сая хэлснээр нөгөө нэг 22 компани маань 200 болоод 2000 болоод ингээд гараад ирэх энэ одоо бүх боломж нь бол байгаа гэж харж байна. Гэхдээ бас энэ дээр бол ингээд тасралтгүй ингээд бас хийх ажлууд бас байгаа. Одоо жишээлбэл ингээд за тэмдэгтэй бүтээгдэхүүн ингээд зах зээлд нэвтрээд ирлээ гэмэд энэ зах зээлийн энэ одоо зах зээлд нөгөө нэг аптек гэж ярьдаг нөгөө нэг
илүү хурдцтайгаар нь одоо зан үйл талаасаа тийм нэвтрүүлэлт одоо зах зээлийн нэвтрүүлэлтийн одоо хэрхэн яаж дэмжих үү гэдэг тийм зүйлүүд бол яригдаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж энэ дэр хамгийн түрүүнд бол нууны ногоон санхүүжилтийн асуудал яригдана. Access нь одоо санхүүжилтэд ингээд хүртээмжтэй байдалтай орох. Эсвэл нэг юуны бусад зах зээлд нэвтрэх. Энэ асуудлууд бол яригдж эхэлнэ. Одоо ингээд ихэнх компаниуд маань бол одоо ингээд үнэхээр ийм одоо тань нэр хүндтэй олон шат амжилтыг даваад ингээд энэ зүйл авахтай ингээд үнэхээр бахархалтай байлаа гэхэд одоо энийг ингээд бас өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд одоо гадаадын зах зээл рүү гармаар байна гэсэн тийм одоо цаашдын зорилготой компаниуд айгүй олон байгаа даахгүй. Тэгэхээр энийг бас бид нар яаж хэрхэн дэмжих вэ? Одоо манай энэ тэмдэгтэй бүтээгдэхүүн байлаа гэхэд арай илүү тийм давуу тал байх юм уу? Мэдээж ингээд Европын улс орнуудад бол гадаадын улс орнуудад бол ESG эко тэмдэг гэдэг зүйл бол ингээд маш одоо хөгжсөн байж байгаа. Тэгэхээр ингээд тэд нар өөрсдөө ч гэсэн нэг одоо олон төрлийн эко тэмдэгтэй байхгүй бүтээгдэхүүнээр тэгэхээр ингээд харилцан хүлээн зөвшөөрөл ийм одоо тогтолцоог бүрдүүлэх юм уу те. Иймэрдээ одоо дараачийн асуудлууд ингээд шууд гараал ирж байгаа байхгүй юм. Ингээд ямар ч үсэн ингээд төслөө ингээд хийгээд бид нар ингээд тогтолцоогоо бүрдүүлээд ингээд одоо туршилтаа хийгээд ингээд болж гинэ гэд ингээл дараад ирэнгүүт дараачийн юм ингээд шууд одоо асуудлууд нь тавигдаад эхэлж байгаа. Одоо ногоон сертификаттай барилга хүртэл байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр чи таны хэлж байгаа шиг өөр салбар хүнснээсээ хайлаад өөр салбарууд руу бас орж болно гэдэг чинь их гоё сонсогч чинь. Хийх ажил бол чамгүй их байгаа юм байна. Гэхдээ нэг үе бодвол одоо том байгууллагуудад юм уу ногоон шилжилт гэдэг зүйлийг нэг хол гэж харахаа бас болчихж штэ тий. Та чиг ингээ хүмүүс нөгөө төсөл хэрэгжүүлж үзээд бодит үр дүнгийн тодорхой тэр өсөлтөгч зах зээлийнх нь хүмүүст ингээ амсуулаад эхлэхчингүүд ногоон шилжилтийг чинь бас бид нэг томор төсөөлөд байдаг. Тэр чинь нөгөө жижигхэн алхмуудаас хийгээд явуучвал бас үр дүнгийн амсах боломжтой юм байна гэдэг мессежийг өгсөн бас танай төслийн хамт олонд бас баярлалаа. Санхүүжүүлэгч байгууллагуудад бас баярлалаа. Бас нийгэм дээлтэй ийм зүйл гоё төслийг хэрэгжүүлсэн байна. Дээрэс нь бас энэ төслийн хамгийн нэг том ач холбогдол нь би одоо ингээл хоёлаа цаг гаруй ингээ ярианы төгсгөл ойлгоход том системийг бас хөгжүүлээд зах зээл нэвтрүүлээд тэгээд тэрийг ингээд дараагийн зах зээлд нь хүлээлгэж өгч яах гэдэг нь их гоё юм л да. Энэ системийг өөрөө бүтээн гэдэг чинь амаргүй шүү дээ. Асар их судалгаа явуу, асар их тоо статистик хэрэгтэй. Бэлэн бис зах зээл дээр ороо сургалт зурчилгаа явуулна, ойлголтын өг нь тэгжээж эн чин систем чин боддоор эрэг чин те. Тэгэхгүй нэг юм хийгээд хэрэгэлдэггүй байвал тэр чинь асар их мөнгө өргөө зардал явчихдаг. Тэр энэ системийг бас хөгжүүлсэн байна гэж харж байна. Тэгээд миний энэ одоо ярианууд дээр асуугаагүй үлдсэн зүйл ах юм бол төгсгөлийн хэсгийг одоо би танд үлдээе гэж бодож байна. Ер нь бол өнөөдөр миний асуухыг хүсчихсэн энэ төслийн үр дүнгийн талаарх бүх ойлголтуудыг би авч чадлаа л гэж бодож байна. Манай сонсогч нар бас ойлголт авсан баг. Тэгээд энэ подкастыг сонсчвал ESG гэдэг тэмдэгтээ бүтээгдэхүүн хаагаал явчих бах та. Тийм яг тэгээсэй л гэж бодож байна. Тэгээд баярлаа. Танд бас ингээд хурж мэдээлэл өгч чадсандаа баяртай байна. Тэгээд зарим зүйлүүдээ бол мэдээж ингээд маш олон зүйл яригдж байгаа болохоор бас нэг юм дурдсан зүйл гэж магадгүй яхаа. Миний хувьд бол яг ингээд өгнөд хэлэхэд бол яг сайн таны хэлсэн одоо нэг юм айгүй том зүйл гэж хүмүүс боддог. Уг нь бол ингээд нэг өнөөдөр ч гэсэн хийж болохоор өдөр тутамдаа ч хийж болохоор юм алхмуудаар бол одоо ногоон шилжилт бол эхлээд байгаа байхгүй. Манай нэг хамтрагч одоо нэг бизнес эрхлэгч одоо жидүү байгаа. Тэр хүн маань болохоор ингээд бизнесээ эхлүүлээд хамгийн анх болохоор нэг зүгээр ямар ч байсан ингээд эрчим хүчээ хэмнээд эрчим хүчнийхээ энэ зардлыг бол ингээ маш бага байлгахыг гэсэн ийм одоо зорилготойгоор гэх юм уу. Ингээд эрчим хүчний хэмнэлтүүдийг бол энэ тэнд хийгээд явуулсан байгаа байхгүй. Тэгээ айгүй хоол инновацлог шийдэл гаргацсан. Тэгэнгүүтээ манай төсөлд ингээ дундаас нь орж ирээд би чи айгүй ногоон байсан юм шүү дээ гэдгийг ингээ мэдээд байгаа байхгүй. Тэгээд энэ хүний ингээд бүтэн үйлдвэрлэлийнх нь ингээ сарынх нь эрчим хүчний зардал нь маш бага гардаг. Манай баг ингээ хэрэглэнээс хүртэл. Тэгээ ингээ нөгөө айгүй олон тийм хэмнэлтийн одоо шийдлүүдийг нэвтрүүлснээр ингэж байгаа. Тэгээд өөрөө болохоор ингээд би ингээд мөнгөө зардлаа хэмнэхийн тулд бол хэднэрийг хийж эхлүүлсэн. Харин энэ нь эргээд ингээд ногоон байсан юм байна гэдгийг ингээд ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа гэхэлэр бас нүг энэ
байгаль орчны бас эко байна гэдэг чинь бас эргээд зардлаа хэмжиж байгаа. Энийг бас ер нь нэг бас байгууллагуудад ойлгуулчмаар шүү дээ. тий. Тэгээ нөгөө ингээл хог хаяглаа бас эн чинь ингээл буцаал ер нь бол ингээ нөгөө өгөөж нь эргээд хөрөнгө оруулсныхаа яриад бизнест өгөх өгөөж нь өндөр. Тий. Тэгэхгүй хүмүүс ногоо ингээ бодцохоор илүү зардал гарна гэж боддог байхгүй юу? Тий. Харин ч зардлаа хэмнэх бас юм боломжууд гэдгийг бас онцлмаар байна. Дээрэс нь нөгөө талдаа хэрэглэгч талдаа ингээд хүн үнэхээр бас л нэрэл жижиг алхмаас эхэлдэг. Одоо ингэ нүг түрүүнд дэлгүүрт орохдоо өөрийнхөө тороо авчрах ч юм уу те. Тэгээд бас хүн үнэхээр ингээд дэлгүүрт ороод эко тэм одоо ESG тэмдэггүй. ESG тэмдэгтэй хоёр бүтээгдэхүүний хооронд сонхорол тэмдэгтэй бүтээгдэхүүний сонгоч юмд энэ бас эргээд өөрө байгаль орчин нийгэмдээ хийж чадах бас их том хувь нэмэр юм шүү гэдгийг бас ингээд хэлээд яриагаа дуусгах. Иргэн бүр бас оролцоогоо бас худалдаа авалтаараа дамжуулаад хийж болохоор байна шүү дээ. Тий. Хүн болгоны тэр худалдаа авалтын сонголт маш хүчтэй шүү дээ. Ер нь хүний сонголт гэдэг өдөр тутмын жижиг сонголтууд ч бас хүчтэй нөлөөтэй гэдэг юм билээ. За баярлалаа тань цаг гаргаж манай студид хүрэлцэн ирсэн. Тэгээд төслийнх нь хаалтад нь амжилт хүсье. Тэгээд дараагийн бас зөндөө хийх ажлууд байгаа. Тэр шинэ төслүүд нь бас танай хамт олон амжилт хүсье. За баярлалаа. За